За бид модультай төсөл гэсэн хичээлийн хүрээнд ийм хэлбэрийн төслүүдийг хэрхэн бодох тухай үзэх болно. Яг энэ удаагийн хичээлээр бол зөвхөн ийм хэлбэрийн төслийг хэрхэн бодох гэсэн. За энийгээ сурсны дараагаар дараагийн хичээлүүдээр бусад хэлбэрийг хэрхэн бодохыг заана. За энэ хэлбэр гэдэг бол ямар нэгэн функцийн модуль нь ямар нэгэн тоотой тэнцүү байгаа тохиолдолд А-гийн оронд тоо байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд хэрхэн бодохыг тайлбарлая. За инхийн тулд нэгэ 3 тохиолдолд хуваана. Нэгдүгээрт нь А нь тэгээс эрс бага тоо байл яах вэ? Хоёрдугаарт нь А нь тэгтэй тэнцүү байвал яах вэ? Гуравдугаарт нь А нь тэгээс эрсэх тоо байвал яах вэ гэсэн энэ 3 тохиолдол авч үзье. За нэгдүгээр тохиолдол буюу А нь тэгээс эрс бага тоо байх юм бол хасах тэмдэгтэй тоо байх юм бол гэсэн үг шүү дээ. Ямар ч тооны модуль хасах тэмдэгтэй тоотой тэнцэхгүй байх учраас энд шийдвэ бодох шаардлагагүй. Хэрвээ А нь тэгтэй тэнцүү байх юм бол модулийн дотор талд байгаа илэрхийллийг шууд А-тайгаар тэнцвүүлээ бодчихно. Харин А нь тэгээс эрсэх байх юм бол модулийн дотор талд байгаа функц нь А-тай тэнцүү байж болно. Бас хасгаатай тэнцэж болно. Ингэж байна. За тэгээд тохиолдол бүгдээр нь тус бүтэн жишээ авъя. Ийм тэгтлийг бодгочиг. За энэ тэгтлийг бодохын тулд хоёр талаас нь 3-ыг хасаад энэ хэлбэр рүүгээ шилжүүлье. Өөрөөр хэлбэл эхнийхээс нь эндээс 3-ыг хасах юм бол x-ийн модуль болно. За эндээс 3-ыг хасах юм бол хас 3 болно. За одоо энэ бол энэ хэлбэр рүүгээ шилжсэн байна. f(x)-ийн оронд x байгаа байна. a-гийн оронд хас 3 байгаа. Тэгээ бид нэр энэ 3-ыг аль тохиолдол вэ гэдгийг харах хэрэгтэй. За мэдээж a нь тэгээс бага тоо байгаа учраас нэгдүгээр тохиолдол руу шилжинэ. Нэгдүгээр тохиолдол учраас энэ шууд шийдвэ. За энэ төслийг авч үзье. За энэ төсөл бол өөрөө шууд ийм хэлбэртэй байна. Тэгээд А-гийн оронд тэг байгаа учраас хоёрдугаар тохиолдол гэсэн үг. За ийм байгаа тохиолдолд бид нэр модулийг нь шууд хаяад ингэж бичвэл. За энэ бол ингээд модулгууд гэж төлөвчлөө. Энэ төслийн тухай бол квадрат төсөл гэсэн хичээлээр заасан байгаа учраас энэ шууд хариултыг бичиж. Ингэж гарч ирнэ. За энэ төслийг авъя. Энэ төсөл бол ийм хэлбэртэй байж чадж байна. Тэгээд А-гийн оронд 5 буюу тэгээс байгаа учраас энэ тохиолдолоор байна. За голчлон иймэрхүү төсөл таардаг. Энэ байгаа тохиолдолд 2x-ээс хасах нэг нь 5-тай тэнцүү байж болно. 2x-ээс хасах нэг нь хасах 5-тай тэнцүү байж болно гэсэн үг. Тооны модуль гэсэн хичээлдээ заасан ёсоор энэ тооноос тэг хүртэлх зайд 5 байгаа л гэсэн үг. Тэр тэг хүртэлх зайд 5 байна гэдэг чинь энэ тоон өөрөө 5 байж болно. Эсвэл энэ тоон өөрөө хасах 5 байж болно л гэсэн үг. За тэгээд эндээс мэдээж хэрэг 2x тэнцүү 6 болно. Доотлолт нь 2x тэнцүү хасах 4 болно. За мэдээж хэрэг эндээс x тэнцүү 3 гэж гарч ирэх нь байна. Эндээс x тэнцүү хас 2 гэж гарч ирэх нь. За ингээд энэ төсөл маань ийм хар шийддэг гэсэн үг. За өнөөдрийн зааж байгаа хичээл бол зөвхөн энд нь тоо байгаа тохиолдолд ингэж бодно гэж зааж байгаа. Тоо биш байгаа буюу функц байгаа тохиолдолд бол өөрөөр бодно. За зарим хүмүүс ийм бодлогыг энэ шигэ
x-с хасах нэг нь нэмэх хасах нь 2 салгаад ингэж бодоод алддаг. За ингэж болохгүй. Хэрвээ энэ a-гийн оронд функц байх юм бол өөр аргаар бодно. Тэрний дараагийн хичээл дээр заана шүү. За одоо дахиад хэд хэдэн жишээ авч үзье. За ийм модультай төгсөл байлаа гэж бодоход бид нэр математикийн мэддэг чаддаг бүх юм ашиглаад ийм хэлбэрлэгөө шилжүүлэх хэрэгтэй. За инхийн тулд мэдээж хэрэг эхлээд хоёр тал дээр нь 4-ийг нэмж өгье. Өөрөөр хэлбэл энэ хасах дүрийг алгуулах гэж байгаа гэсэн. 4-ийг нэмж өгвөл ийм болно. За одоо хоёр талыг нь 2 туваавал ийм болно. За одоо ийм хэлбэрлэгөө шилжсэн байгаа учраас энэ гурван тохиолдлын аль нь вэ гэдгийг харах хэрэгтэй. За мэдээж 2-ны x гэдэг бол тэгээс ихтэй учраас энэ аргын дагуу бодно. Өөрөөр хэлбэл x дээр нэмэх нь нэг нь 2-ны x дэдэнцүү, x дээр нэмэх нь нэг нь хасах 2-ны x дэдэнцүү гэж бодно. За эхнийхээс нь x тэнцүү 2-ны 7 гэж гарч ирэх нь байна. Дараагийнхаас нь x тэнцүү хасах тэнцвэртэй 2-ны 11 гэж гарч ирнэ. За энэ тэгтэл маань ийм хоёр шийдтэй байна. За энэ тэгтлийг бодъё. За мөн л адилхан ийм хэлбэрлэгөө шилжүүлэхийн тулд эхлээд хоёр талаас нь 3-ыг хасъя. Өөрөөр хэлбэл энэ 3-ыг алгуулна. За 3-ыг хасах юм бол хасах тэнцвэртэй 2 дээр нэмэх нь x нь тэнцвүүгийн нэмний 100 гар талд үлдэнэ. За баруун гар талд нь 4-өөс 3-ыг хасаад 1 болно. За ийм хэлбэрлэгөө шилжүүлэхийн тулд энэ хасах тэнцвэрийг байхгүй болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд хоёр талыг нь хасах нэгээр үржүүлье. Хасах нэгээр үржүүлэх юм бол 2 дээр нэмэх нь x тэнцүү хасах нэг болно. За ийм хэлбэрлэгөө шилжсэн. Одоо бид нар a буюу энэ тоогоо тэгээс их өнөө баг нүдгийг харна. За мэдээж хэрэг тэгээс бага учраас шууд шийдвэл. За энэ бодлогыг бодъё. Энэ бол давхар модультай байна. Тэгэхээр бид энэ аргаар бодж болох лөө. Бид нэр модулийн дотор талд байгаа энэ илэрхийллийг fx гэж үзчих юм бол энэ бодлого маань ийм хэлбэртэй бол. Өөрөөр хэлбэл ийм хэлбэртэй байж чадж байна гэсэн үг. За тэгээд 5 тэгээс их байгаа учраас энэ аргын дагуу fx нь 5 тайд зөөж болно, fx нь хасах 5 тайд зөөж болно гэсэн ийм хоёр руу шилжинэ. За fx гэдэг маань өөрөө ийм тайднц байгаа. Тэгэхээр энэ нь 5 тайднц байж болно. Хасах 5 тайднц байж болно гэсэн ийм хоёр бодлого бол. За эндээс мэдээж хэрэг эхнийх дээр нь хоёр тал дээр нэгийг нэмээд 2 тугаах юм бол ингэж гарч ирнэ. За дараагийнх нь болохоор ингэж гарч ирнэ. За энэ үргэлжлэлийг одоо бодох ёстой. За гэхдээ доотлогыг харах юм бол энд байгаа тон хасах тэмдэгтэй байгаа учраас бодох шаардлагагүй шууд шийдвэ гэсэн үг. А энэ нь шийдтэй энийг нь бид нэр энэ аргийнхаа дагуу бодно. Тэгэхээр x дээр нэмэх нь 3 гэдэг нь 3 тайднцж болно. X дээр нэмэх нь 3 нь хас 3 тайднцж болно. За эхнийхээс x тэнцүү тэг гэж гарч ирнэ. Дараагийнхаас нь x тэнцүү хасах 6 гэсэн ийм хоёр шийд гарч ирнэ. За бид нэр дараагийн хичээл дээр энэнийх нь оронд функц байвал яах вэ? Тийм тохиолдлуудыг заах болно.